За манай багш нар бүгдээ наашаа гараад ирээрээ. За нэг сайхан дижгэр алга ташчи. За баярлалаа. Маш гоё дулаан нэр бүгдээс маань мэдрэгдэжээ. Бүх хүүхдүүдтэй ямар ч үсэн дахиад өглөөний мэд өргөе. Бүгдээ сайхан амарсан уу? За шинэ жилийн арга хэмжээ одоо нээлттэй эхлэж байна. Эцэгчүүдтэй бас хандаад, хүүхдүүдтэй хандаад ганц нэгэн энэ жилийн дүгнэлтийн яриа хийн. Ирэх жил одоо энэ ангид тэнцэн суулгацсан байгаа бүх хүүхдүүдээ бүх тэмцээнд наавч ороод агаараа төрүүлэх ерөөдийг бас тавьмаар байна. За тэгээд эцэгчүүдтэй, хүүхдүүдтэй та хэд маань байж нэгэн цагтаа хошин тогтножоо. Тэгээд та хэдтэй баярлалаа гэж хэлмээр байна. Нэгдүгээр, хоёрдугаар бүх үед бид хүнтэй хүсэл зорилго тэмүүлэл нэгдээ энэ одоо сургалтын төвийн бол үнснийг авч явж байгаа багш нартай бас баярлалаа гэж хэлээд дахиад хандаж. За сайн байцгаана уу. Стенс Монголын Шитрийн Академийн багш Батнин байна. За өнөөдөр академийнхаа хүрээнд нийт сурагчид болоод багш нар эцэг хүүдийнхаа дунд шинжлэлийнхаа баярыг зохион байгуулж байна. За тэгээ манай академийн нийт одоогоор шинжлэлийн үйл ажиллагаанд маань 170 сурагч за мөн 100 тонны эцэг хүүд маань ингээд үйл ажиллагаанд маань оролцож байна. За яг одоогийн хувьд болохоор шинжлэлийн үйл ажиллагаа маань хүүхдүүд маань өдрийн хоорондоо уугаад нээлтийнхаа үйл ажиллагааг нэг үрэг сайхан шатраа тоглож хүүхдүүдийнхээ дунд гоё хөгжөөнд дуртай тоглодог спортоор нь эхлүүлсэн арга хэмжээ маань ийхүү үргэлжилж байна. За тэгээ яг одоогийн та бүхний харж байгаачлан хүүхдүүд маань өдрийн цайгаа уугаад хоорондоо яриад хөгжилдөө танилцаад 170 хүүхд маань тус тусдаа 5 6 цахим танхим гих мэтчлэн маш өөр ангиуд байдаг. За одоо уг үйл ажиллагаагаар хүүхдүүд маань хоорондоо танилцаад үйл ажиллагаа маань үргэлжилж байна. За одоо тэгээд хүүхдүүдийнхаа сэтгэлдлийг сонсъё гэж бодож байна. Шинжлэлийн баяр нь ямар байна? Олон хүүхдүүд цугласан байна. Найзууд нь байна. Найзуудтайгаа гоё танилцж байна уу? Сая шатрын тэмцээнд нэг үрэг тоглоод хоцсон уу? Хоцсон. За. Академийнхаа хүүхдэд тоглосон. Ер нь ингээд шатрын тэмцээнд тоглоод гоё дунд цайгаа угаад шинжлэлийнхаа баярыг тэмдэглэхэд ямар хөө баяр болж байна? Гоё. Шинжлэлийн баяр нь гоё байна уу? Гоё. За. Сая шатар тоглоод яасан? Тоглосон тий? Тий. Хоцсон уу? Хэдэн настай илээ учрал маань? 4 настай. Шитэр сураад удаж байгаа илүү? Удаж байгаа. Амжилт хүсье. За гоё. Өнөөдөр гоё баяртай, зингэлтэй, гоё найзуудтайгаа танилцаад хөгжилтэй тоглоомоо тоглоорой за. За. За ямар ч байсан өнөөдөр энэ Стенс Академид суралцж байгаа бүх бяцхан оюунлаг хүүхдүүдтэй шинэ жилийнхэн баярын мэндийг хүргэе. Багш нартаа мөн Стенс Академид энэ намар хэлсэн орсон 5 настай өмнө алаг морч шатрын клубээр 1 жил хичээлсэн. Одоо энэ дээрээ мөнх хоёр багш, их хоёр багш, Батны багш гэдэг тэгээ энэ жил анх удаа нийслэл болон улсын аваргын тэмцээнд орж үзлээ. Маш том амжилттай ухсан. Аав нь их баяртай байгаа. Өнөөдөр энэ сайхан арга хэмжээнд бас энэ олон хүүхдүүдийг баярлуулж байгаа Стенсийнхаа багш нар хамт олон маш их баярлж байна. Хүүхдийн сайхан энерги шингэсэн баяр дээрээс бид нар маш их сайхан болгоно гэж байна. Дараа чинь шинэ жилээр ихэд өргөжих шинжтэй байна да. Тэгээд энэ олон хүүхдүүдийг хараад маш их баярлж байна ахын одод. Тэгээд одоо бүгдээрээ дараагийнхаа зорилгын төлөө дараагийнхаа онгоцонд сууж шинэ жилээ сайхан огтхоо гараа. За тэгээ. За баярлалаа тань. За сайн уу шижрээ.
За сайн уу шижрээ. За өнөөдрийн шинэ жил нь ямар болж байна? Шатрал тоглоод найзуудтайгаа ингээд нийтдээ бөөнөрөө ингээд баяраа тэмдэглэх ямар санагдаж байна өнөөдөр? Гой. Ой. За баярлалаа. Ер нь бол үйл ажиллагаа нь маш сайхан болж байна. Манай хоёр хүүхэд одоо стенэс актемд яваад ерөнхийдөө нэг сар гарсан болж байна. Тэгээд тоглох аягүй дуртай байгаа. Би ер нь шатрыг эртхэн бас тоглуулж байхгүй яадаа гэж бас харамссан тий. Тэгээд үйл ажиллагаа маань аягүй гоё болж байна. Танай хамт олондоос маш их баярлалаа. Хүүхдүүд маань одоо үнэхээр баяртай байна. Өөрсдийнх нь одоо ингээд өөртөө ихтэй байдал тий. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас ингээд нөгөө альва зүйлд одоо дүн шинжилгээ хийх, альва зүйлийг одоо шууд ингээ өнгөц хараад дүгнэх биш те. Альва зүйлд одоо нөгөө бодолтой, ухаантай, өөрийн гэсэн үзэл бодолтойгоор хандаасаа гэдэг үүднээс олоо хүүхдээ шатрын одоо сургалтанд хамруулсан. Гэтэ заавал одоо спортоор нь хичээлээд ингээд мундаг явахтай гол нь биш. Ер нь бол цаад нөгөө нэг логикт нь болж одоо энэ шатрын сургалтанд хамруулсан байгаа шүү. Тийм. За ямар гоё юм бэ? За яриа өгсөн танд баярлалаа. За сайн уу мөнх өргөлөө. Шинэ жилийнхаа баярыг шатарчид найзуудтайгаа клубийнхантайгаа тэмдэглэхэд ямар байна? Гой байна. За шатар тоглоод хэр удаж байгаа вэ? 3 жилний 2 жил ч юм уу. За 2 юм уу 3 жил болж байгаа юм байна шүү дээ. За ойрд ингэж шинэ жилийн баяр тэмдэглэсэн үү? За шатар тоглох ер нь гоё юу? Гой. За сайн байцгаана уу. Өнөөдрийн арга хэмжээ бол тун сайхан болж байна. Олон хүүхдүүдийг бас шинэ жилийн уур амьсгалыг шатрын орчин нөхцөл бүрдүүлж бас тэмцээн ямар уур амьсгалтай явагддаг. Яг тэр орчинд ингэж сайхан зохион байгуулж байгаа танаа байгууллагын хамт олон их баярлалаа. Шагнал гардуулах ёслол маань маш сайхан үргэлжилж байна. За тэгээд Цэлмүнэгийн маань хувьд академийн зүгээс мэрэгжлийн ангид 3 жил үн төлбөргөөс суралцах супер шагналыг эзэн боллоо. Анх шатрын спортоор хичээлээд хэр удаж байгаа вэ? За энэ шагналыг авахад ямар сэтгэл төрж байна танд? За сайн байна. Сайн байна. Цэлмүнийг авсан. Маш их баяртай байна. Өнөөдрийн шинэ жилийн арга маш их гоё болж байна. Тэгээ манай охин бол нэг 4 нас гарсан 5 настайгаас ер нь шатрын спортоор хичээж эхэлсэн. Тэгээд 6 наснда усын аварга болсон. 5 наснда бас нийслэлийн аваргын хүрэл авч ирсэн. Тэгээд сая энэ 3 жилийн тэтгэлэгт хамрагдсандаа маш их баяртай байна. Мэдээж манай охины цаашдын зорилго бол өшөө их байгаа. Тэр зорилгын төлөө клубийнхаа багш нартай болон эцэг өх бидний зүгээс ч гэсэн бас хичээж чармааж цаашдын амжилтын төлөө бас хичээх болно гэдгийг хэлж байна. Академийн үүсгэн байгуулсан цагаас их суралцсан. Тухайн үед бол 4 настай хүүхэд байсан. Өнөөдрийн хүртэл 6 настай 2 жил тасралтгүй хөгжсөний үр дүнд одоо 2021 оны Улсын аваргын мөрөн медалийн хүртсэндээ туйлын баяртай байна. За энд ингээд бэлтгэн олцсон муу хоёр багшаас одоос жилийн 1 жилээс суралцгаа ихэм бичгээр шагнуулсандаа туйлын баяртай байна. Эндээ багштай зориулаад бас шавийнхын зүгээс сэтгэлийн өчүүхэн дурсгалын зүйлийг хатгалсан. Багштай болон хүүтэй та хоёртоо цаашдын олон амжилтынхаа өргөлтөн хүрээрэй гэж хүсэн ёрё. Хоёрын 21 оныг маш том амжилттай өнөр өдрөн олуулаа.
бүтэц чадлаа. Тэгээ 2022 онд өшөө өнөр өдөр болоод зорьсон бүх одоо миний хувьд бол байгууллагын хувьд бол стартап компани технологи шингээгээд амжилтын хувьд одоо карьерийн хувьд бүх талдаа том жил бидний хүлээж байна гэдэг энэ өдөрлөгөө өндөрж байна.